Сайнцгаана уу та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө англи хэлээ сайжруулъягээр миний сувгийг сонгон үзэж байгаа та бүхэндээ баярлалаа. Англи хэлэн дээр маш чухал бидний сурах ёстой хэрнээсээ бидний төдийлөн хайхрахгүй орхидаг нэг зүйл байдаг. Тэр маань юу вэ гэхээр phrasal verbs. Verb мөрчлөөсөө ямар үгтэй хамт явж байгаа вэ гэдгээсээ шалтгаалаад утга нь өөрчлөгдөж байдаг verb буюу үйл өгнүүдийг хэлдэг. За get гэж юу гэсэн үг вэ? Get гэдэг маань нэгдүгээр irregular verb буюу ямар tense-н дээр ашиглаж байгаа вэ гэдгээс шалтгаалаад өөрчлөгдөж байдаг үйл үг байгаа. За үүнээс гадна get гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр ямар үгтэй залгагдаж хэрэглэгдэж байгаа вэ гэдгээс шалтгаалаад маш олон төрлийн утга агуулгыг илэрхийлж байдаг үг юм аа. Phrasal verbs гэдэг маань ерөөсөө яг vocabulary-тэй адилхан чийжлэх ёстой өгнөд байдаг юм шүү гэдгийг анхааруулж байна. Ямар нэгэн товчлох арга бол байхгүй, заавалжгүй гээд юу гэж хэлэх гэж байгаагаас шалтгаалаад аргынх нь өгнүүдийг сонгох ёстой болдог. Гээд ямар үг ашиглаж болох вэ гэдгийг би та бүхэндээ энэ удаагийнхаа дугаараар тайлбарлаж өгье. Хамгийн ихний үг нь get up. Get up гэдэг маань болохоор босох гэсэн үг. Get up гэхээр бос гэсэн үг шүү дээ. Get up, let's go. Босоороо явъя. Босох гэж тайлбарлаж болдог. Ask бол бүр өндих, орноосоо өндих гэхэд get up, it's too late гэж бас хэлж болно тийм үү? Дараагийнхаа үг маань get down. Get down гэдэг нь болохоор суух, эсвэл доошлох, эсвэл жоохон хазаах гэдэг нэг. Доошлсон, биеийнхээ хэлбэрээр жоохон доошлсон байдлыг хэлдэг. Одоо жишээ нь ингээл кинонууд дээр ч юм болохоор ингээл буугаар гарчаал everybody get down гэлтэгдэг шүү дээ тий. Тэрнээ болохоор get down гэл. За энэ дээр бас ask болохоор хазаагаарай. Hey, there's something falling off, get down гэж бас хэлж болох юм байна. Дээрээс чи юм унлаа, доошлоорой, суугаарай гэсэн бас хэл гэсэн үг. Сэтгэл зүйн байдлаараа бас get down болж болно. Тэр нь юу вэ гэхээр ингээд хамаг стрессээ тайлъя, тайвшрия, enjoy the chill гэсэн үг байхгүй юу? I'm at the party, get down гэл ингээд хамаг ингээд бие суултай гэсэн үг. Дараагийнх нь үг нь get on. Ямар нэгэн зүйл дээр наашаа гараад ир гэхэд get on. Get on to the boat. Энэ усан онготон дээр гараад ирээ гэсэн үг. Get in гэдэг юм бол ямар нэгэн юмны дотор орцох. Get into the car. In on гэдгийг өмнө тайлбарлаж байсан шиг. Get on гэдэг нь болохоор гадаргуутай одоо нэг ил задгаа юм дээр get on гэж ашигладаг. Ямар нэгэн зүйлийн дотгошоо орохыг get in гэж хэлдэг. Get into the car. Get on to the boat. Гэвчтэйгээр ашиглагддаг юм байна. Дараагийнх нь үг нь get over. Get over гэхээр ингээд хишгээд даваад гарахыг хэлдэг. Get over. Get over the mud. Нааш хаваагаа туулаад гараад ирээ гэж хэлж болж байна тий. Ask бол одоо сэтгэл зүйн байдлаараа ямар нэгэн юмыг ардаа орхихыг хэлдэг. Get over the problems. Ямар нэгэн асуудлыг ардаа хаяа одоо хойно үлдээ гэсэн бас утгаар ашиглагддаг юм байна. Get over the breakup гэж хэлж болж байна. Одоо хүнтэй үртэй байж байгаа салчих юм бол салалтаа ингээд ардаа орхиод урагшлаа move on утгатлаа цуухаа болоод урагшлаа гэсэн утгаар get over the problems, get over the issues, get over the whatever is in your, get over the heartbreak гэж хэлж болох юм тийм үү? За дараагийн үг нь get away. Get away гэдэг нь болохоор хол гэсэн үг. Get away жоохон informal контекстн дээр ашигладаг. Гараад яв одоо бараг л зайл гэсэн үг байхгүй. Одоо энэ өрөөнөөс гараад get away from my room, get out of desk гэх юм бол наа ширээн дээрээсээ холтоод яв. Get away гэх юм бол бүр ингээд гараад яв гэсэн үг. Мөн get away гэдэг нь болохоор одоо нэг жоохон завсарлага авах гэсэн үг бас ашиглагддаг. Одоо би ингээд айгүйх ажилтай байж байгаад нэг хөдөө явчихад ирэх юм бол энэ маань болохоор ямар нэгэн ачаалтын үеэс жоохон ч гэсэн завсарлага авчаад завсарлага авахыг бас хэлдэг. This vacation was a really good getaway
гэж хэлэх юм бол энэ амралтанд маш сайхан завсарлага боллоо гэж бас ашиглаж болох юм байна. Get off гэдэг үг байна. Get off гэдэг маань болохоор ямар нэгэн зүйлээс гарах буухыг хэлдэг. Жишээ нь хамгийн өргөн ашиглагддаг жишээ бол get off the bus. Автобуснаас буухыг хэлж байгаа байхгүй. Get off гэдэг нүг сэтгэл зүйн байдлаас хэлэх юм бол ямар нэгэн юмд ингэж хөөрөх одоо ингэ сэрэл хөдлөхийг бас get off гэж хэлдэг юм байна. Нэг үг нь get through. Get through гэдэг нь ямар нэгэн юмыг даван туулах. Get through the exam, get through the studies гэдэг юм бол одоо шалгалтаа даван туулах, хичээлийнхаа бэлтгэлийг бас даван туулах. I got through a huge problem гэдэг юм бол би маш том асуудлыг даван туулсан гэсэн. Get гэдэг үгтэй хамт хэрэглэж байдаг зөндөө олон үгнүүд байдаг. Энэ хичээл дээр зөвхөн өргөнөөр хэрэглэгдэхгүйдийг ашиглаж байгаа болохоор та бүхэн цаашдаа наривтлан сурахыг хүсэх юм бол цаашаага зөндөө олон ном уншиж хичээл суух бас боломжтой юм шүү гэдгийг хэлмээр байна. За хамгийн сүүлийн үг нь get along. Get along гэдэг маань болохоор хамтрах, цогцох гэсэн үг байгаа. Хамтарч ажиллах байж болж юм. Эсвэл ямар нэгэн хүнтэй эсвэл ямар нэгэн зүйлтэй цогцохыг хэлдэг. Жишээлбэл how are you getting along with each other? За энэ нь та хоёр нэгнтэйгээ хэрхэн зохицож байна да гэсэн үг юм байна. We are getting along very well гэдэг юм. Бид хоёр маш сайн зохицож байна. Бид хоёр аюу сайн таарч тохирч байна гэсэн үг юм байна. За энэ хүрээд миний хичээл өндөрлөж байна. Хэрвээ тань таалагдсан бол доотлын subscribe button дараарай, бас лайк дараарай. Баярлалаа баяртай.